Монгол улс түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 50 тамирчныг Риогийн Олимпиад өрсөлдүүлэхээр болсон баяр дүүл явдал тохиож байгаа. Эх сарын 5-нд Бразилийн Рио де Жанейрод эхлэх Олимпийн наадамд хурд хүчээр сорих тамирчдаа Монгол улсын төрийн өндөрлгүүд өнөөдөр 11 цаг 30 минутанд Чингисийн талбайд өдөж өгөх ёслолын ажиллагаа хийлээ. Энэ жил Монгол улсаас Олимпийн наадмын 9 төрөлд 42 тамирчин оролцоогоор бэлтгэлээ хангасан. Харин Олимпийн наадмын дараа үргэлжлэх Паралимпийн 5 төрөлд 8 тамирчин явахаар болсон билээ. Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж тамирчдад хандан гол нь хувийн зохион байгуулалтаа өндөр түвшинд хангахыг захиад амжилт хүсч хүндэтгэл үзүүлсэн юм а. Манай тамирчид юугаараа бусдаас ялгарх вэ? Монгол хүн гэдгээрээ ялгарх. Монгол гэдгээрээ та бүхэн нэгдүгээрт ялгарх ёстой. Хоёрдугаар хувийн зохион байгуулалтаараа ялгарх ёстой. Хувийн сахилга утаараа ялгарх ёстой. Ингэж та бүхэн илүү амжилтанд хүрнэ. Та бүхэн ялагдах эрх байхгүй. Өмнөх орж байгаа Олимпиадаас бараг 2 дахин илүү тамирчид явж байгаа. Монголын ард түмэн Монголын төр 2 дахин илүү амжилтыг та бүхнээс хүсэн хүлээж байгаа. Түүнээс бага амжилттай ирэх байхгүй. Энэнийг та бүхэнд би ард түмнээ төлөөлж, та бүхний төлөө сүү өргөж, та бүхний харж энд хүрэлцэн ирсэн хараад сууж байгаа Монголын ард түмнээ төлөөлж хийж байна. Ингээд Риогийн Олимпийг зорих тамирчдаа төлөөлөн Монгол Улсын гавьяа тамирчин Сумья олон улсын хэмжээний мастер Отгон Далгаанаар тангараг уншлаа. Нөгөөлийн хүндэтгэн дээрж тамирчдын ёс зүйн дүрмийг сахин биелүүлж сэргээж болон хоолойтой арга хэрэглэхгүй Монгол эх орныхоо нэгдэрийг эрхэмлэн спортын өндөр амжилт гаргахын төлөө оюун ухаан хүч хөдөлмөрөөр оруулсан тус наадамд оролцож буй Монгол улсын нийт үндэсний шгшөөгийн тамирчдаа төлөөлөн хамгаалж байна. Олимпик хөгжлийг дэмжих зангаас Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит үндэсний цомыг аялуулсан хишгийн дээжийг ерөнхийлөгч Элбэг Дорж тамирчдад энэ үеэр гардууллаа. Монгол Улсын гавьяа тамирчин Батцэг, олон улсын хэмжээний мастер Нандин Заяа, олон улсын хэмжээний мастер Анх Цэцэг, Монгол Улсын гавьяа тамирчин Баатар Жавнарт энэхүү хишгийн дээжийг гардуулж өгсөн юм. Ингээд Олимпик зорих тамирчдын сэтгэлийг хүргье. За Монголынхаа ард түмэн төр засагтаа маш их баярлалаа. Тэгээд тамирчид бид төрийн талбайгаа мандуулж төрийн дуулалаа ашиглуулахын тулд эцсийн тусал хөлсөө ингээ шавхаж гаргах болно. Тэгээд маш их хичээнэ. Тий баярлалаа. За бэлтгэл бол ер нь сайн жигд байгаа. Одоо бид нэр энэ тактикийн барилдаанд руу орсон байгаа. Тэгээд одоо 7 хоногийн дараа Рио руу зорино. Тэгээд очоод цаг агарын уур амьсгалын эрт 7 хоногийн өмнө очиж байгаа. Тэгээд ер нь дасан зогцсон. Тэгээд энэ хоол барилдаанд орно доо. За тэгээд одоо ингээд бодохгүй одоо Барселонаас Олимпиад явах чинь тэгээдэлтэн сургууль сайн байгаа. Тэгээд хичээж барилт болно. Тэгээд ингээд гараад үсэн төрөлцсөн хамт Монголын ард түмэнд маш баярлалаа. Манай одоо боксing баг тамирчид бол нийт 6 тамирчин боксing одоо боксер Олимпийн төрөлд оролцсноо. Тэгээд миний 69 кг-ийн жинд оролцсон. Одоо бид бүгд хандгаатад одоо бэлтгэл гацсан байгаа. Энэ нэм гарагт бид нэр Рио де Жанейрод одоо очино. Нийт одоо 12 хоногийн өмнө очиж ийн гэсэн үг. 12 хоногийн өмнө очиж бэлтгэл сургалтаа хийгээд тэгээд тэмцээнд оролцсон доо. За би энэ жил паражуд хөхөнд төлөөр оролцож байгаа. Тэгээ өмнөх Олимпиад оролцож чадаагүй. Энэ анхны Олимп болж байгаа. Бэлтгэл сургалтаа одоо жудо бүхэн шгшөөгийнхэнтэйгээ хамт хамгаалтын шинэ ордонд бэлтгэл сургалтаа базаагаад байж энэ. Бэлтгэл сургалтаа сайн байгаа. Эндэж тэгэлгээ яг бусад баг хамт толондоо бүгдэнд нь сайн сайхныг үсэ аян замдаа сайн яваарай. Амжилтаасаа ороод ирээрэй. Бид бүгд чаднаа. Хичээгээрэй л гэж хэлээ да. Бидний бэлтгэл сургуулийн хандгаатын бэлтгэлийн баазд хангаж байна. Бэлтгэл сургууль хүүхдүүдийн байдал бол сайхан байна. Энэ өдөр бас Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, Монголын нийт ард түмэн одоо биднийг бүтэн гаргаж өгсөн явдал маш баяртай байна. Хүүхдүүд сэтгэл өндөр байна. Бэлтгэлд бол одоо цикл төлөвлөгөөний дагуу сайн явж байгаа. Одоо бид 28-нд очиад 10 хоногийн урд очиж цагийнхаа зөрөөнд одоо дасах юм байгаа. Тэгээд 28-нд явахаар бэлтгэл сургуулаа. Үүний дараа Монгол Улсын ерөнхийлөгч улсын бэлэг тэмдэг болсон төрийн далбайг мандуулж Монголын багийн ахлагч Хатанбаатарт гартуулж өглөө. Ингээд энэ жил Монголын шгшээ багийн төгчаар тодорсон Монголын жудо бүхийн шгшээ багийн тамирчин олон улсын хэмжээний мастер Баттуулгын тэмүүлэн төрийн далбайгаа намруулан тамирчдын амжилтын ташуур омогшлын их ундрагыг бадраалаа.